За орой минь. За миний хувьд бол огцрох амархан залуусын жигсаал дээр очиж гар үсэх зурсан гишүүдийн нэг. Тэгээд надад бас 3 шалтгаан бас дээрээс нь 3 ярих зүйл бас байгаамаа. За нэгдүгээрх нь бол 126 гишүүнтэй энэ парламентын одоо залуучуудын төлөөлөл буюу Gen Z үеийг төлөөлж байгаа хүний хувьд би залуучуудынхаа дуу хоолой болох нь бол миний үүрэг. Тэгэхээр ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч орлогоо нотлоо гэдэг шаардлагыг бол тавих нь зүй ёсны хэрэг юм а гэж би бол үзэж байгаа. За хоёрдугаарт болохоор Оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар арчилсан намтай хамтарсан одоо энэ хамтралын үр дүнд бол томоохон төслүүд хөдөлсөн нь бол үнэн юм а. Арчилсан намын сайдууд бол маш үр дүнтэй бас хурдтай ажиллаж чадсан. Тэгэхээр үүнд бол талхаар сүр аргагүй. Гэхдээ өөрөө чинь эсэргүүцдэг нэгэн том бүлгүүдийн нэг нь бол миний харж байгаагаар бол одоо Монголын нийгмийн оюун санаа гэж хэлэгдэг хүмүүс өөрөө чинь бас асар их эсэргүүцдэг. Учир шалтгаан нь юу вэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Батулгыг та өөрийнхөө зөвлөхөөр авч ирсэн. За тэгээд үүнтэй холбоотойгоор түүний баримтлагдаг улс төрийн бодлогод буюу уул уурхайн салбарт. За тэгээд дээрэс нь эдийн засгийн чухал ач холбогдолтой төслүүд. За тэгээд хувийн өмчт халдагч. За халамжийн бодлогууд, гих мэт бодлогуудтай өөрөө чинь адилхан байр суурь илэрхийлж явдагт нь энэ хэсэг хүмүүс бол их их дургуутсаж явдаг. Тэгэхээр энэ маань буцаагаад энэ хамтарсан засгийг эсэргүүцэхтэй биш, энэний бодлогыг чинь эсэргүүцдэг хэсэг нь байгаад байгаа гэдгийг бас хуралд би өнөөдөр бас хэлье гэж бодож байгаа. Дээрээс нь энэ дээр хэрвээ би бол хувь хүний талаар ярих гайгүй. Энэ маань бол өөрөө та хувийн өмч чөлөө зах зээлийг хамгаалж ажиллаж чадах хүн үү гэдэг асуултанд л хариулах нь өөрөө энэ хүмүүс чухал байгаа гэж би бол үзэж байгаа. За 3 дахь асуудал маань бол урьдчилан ТЭЗ 3 дээр маш том хэмжээний осол гарсан. За энэний үр дүнд бол харамсалтайгаар нэг ашиглалтын инженер залуу маань 8 насаа алдсан байгаа. Өглөө 9 цагийн үеэс эхлээд би чойжл сүрэн сайдаас мэдээлэл авъя гэж хэлэхэд одоогоор бол ямар нэгэн байдлаар холбогдож мэдээлэл өгөөгүй. Албан бичгээр бас холбогдсон. Албан бичгээр явуулахад мэдээлэл өгөөгүй. За тэндээс ажилтдаг хүмүүсүүд надтай холбогдож байгаа. Тухайн одоо шөнө ээлжинд гарсан ажилчдыг тухайн станцаас гарахгүйгээр утсыг хурааж аваад энэ талаар мэдээлэл гаргах юм бол ажлаас чинь халнаа гэж одоо сүрдүүлэг байдал гаргаж ийна гэж бол надад мэдээллүүд ирсэн юм. Тэгээд эрчим хүчний яам хэр удаан энэ асуудлыг хавд арах зорилготой байгаа вэ? Миний хувьд энийг өглөө мэдэж байсан ч гэсэн гарч ирж яриаггүй энийг улс төрийн сенсац болгоод ч байдаг юм. Эсвэл хүний амиар би улс төр хийх үсээгүй учраас өнөөдрийг орой хүртэл хүлээлээ. Гэтэл эрчим хүчний яам одоо хүртэл хариу өгөхгүй байгаа нь энийг гаргаж ирж ярихаас өөр аргагүй байдал үүсэж байна. Тэгэхээр та эрчим хүчний яамны чойжл сүрэн сайдыг хэр ажилласан гэж дүгнэж байна. Энэ дээр эрчим хүчний реформыг бид нар хийж чадсан гэдэгт бол би улсын хурлыг бол маш сайн ажиллаж чадсан гэж харж байгаа. Улсын хурл дээр бол бүх бодлогод дэмжигдсэн. Гэтэл гүйцэтгэх буюу засаглал дээр бид нар очиод засаг дээр очиод ажлууд маань унсан. За хамгийн сүүлийн асуулт бол арчилсан нам бол чөлөө зах зээл хувийн өмч тулгуурсан бодлого хэрэгжүүлдэг нам. За танаа нам бол зүүнний нам. Тэгэд энэ хоёрын хооронд үзэл баримтлалын маш том ялгаа байгаа. Тэгэд статистикээс хараад үзэхээр сүүлийн 12 жилийн хугацаанд халамжийн одоо төсөв маань бол улсын төсөвт эзлэх хувь нь 10 дахин нэмэгдсэн. 2012 онд 3.7 байсан бол 23 онд 9.4 болж халамж нэмэгдсэн байна. Тэгэхээр энэний үр дүнд нь манай Монгол улс ямар ч өрсөлдөх чадваргүй болсон. Тэгэхээр таны тэргүүлсэн өмнөх засгийн газар, одоогийн засгийн газар халамжийг хавтгааруулсаар байгаа. Халамж хавтгаарсан. Тэгэхээр Монгол ардын нам ер нь цаашид энэ халамжийг бууруулж хөдөлмөр эрхлэгч нараа дэмжиж татварыг бууруулж чадах юм уу? Цаашид ч гэсэн аль ерөнхий сайд байхаас үл хамаарч та Монгол ардын намын даргын хувьд бас энийг хэлж өгөөч гэж хүсэж байна. За хариулт өгье. Ерөнхий сайд. За нэгдүгээр асуулт. За Батулга гэдэг одоо хүнтэй бас нэг юм харддаг гэх юм уу, ийм асуудал бол улс төрийн хүрээнд бас их явдаг юм шиг байна. За яг бодоо бодтой үүссэн асуудлыг одоо ингээд зүгээр эргээд бодвол Батлага гэдэг ерөнхийлөгч одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хугацаанд энэ 6 жилээр нэг удаа гэдэг одоо үндсэн хуулийн энэ асуудал яригдчихсэн. Парламентын танхимд 2 удаа унаад 3 дахь удаад нь би үг хэлж энэ асуудлыг одоо нийт гишүүдээр дэмжүүлэх асуудлыг тухайн үед бид засгийн газар хэрэглэх газрын дарга байх үедээ хийжсэн. Энэ протоколд байгаа. Тэгэхээр хэрвээ би жишээлбэл тэр хүний бодлогыг дэмждэг ч юм уу байсан бол
6 жилээр нэг удаа гэдэг энэ заалтыг тухайн үед сөрөн хийхгүй байх гэсэн. Юм фактаар л яригдах хэрэгтэй. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар ховорч юм биш. Хоёр дахь зүйл танаа бүлгийн дарга Ганбатарга мэдж байгаа. 6 жилээр нэг удаа гэдэг заалттай холбоотойгоор дэвших хэрэгтэй үгүй юу гэдэг асуудал үүссэн. За энэ асуудал намайг ерөнхий сайд болсны дараахан болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өрөөнд манай тогтох сүрэн дарга Ганбатарга нарын хажууд битээр нилээдгүй юм болж ирсэн. За нэг Ганбатарга маш сайн мэдж байгаа, манай тогтох сүрэн даргач мэдж байгаа. Тухайн үед нэг нь зэвсэг хүчин дээр очиод цэрэг хөдөлгөх, нэг нь батлан хамгаалах яамн дээр очиод хамгаалах тухай асуудал яригдчихсэн. Энэ бас л яг төрийн л нэг юм одоо түүхийн л нэг процесс. Хэрэв би хамтарч ажиллах байсан бол ерөнхийлөгч байх үед нь л хамтарч ажиллах байсан. Хамгийн сүүлд ерөнхийлөгч байсан хүмүүс парламентод орж ирэхийн би хатуу эсрэг байр суурьтай. Манай өрөөнд ган төмөр дарга, дорж чан дарга, амар өсгөлэн дарга, зандан шатар дарга уулзчихсан. Тэрний үгээр үндсэн хууль яваад жагсаалт шийдэгдэж байгаа үед дараа нь бүсчилсэн томцгсон тойрог баталж байгаа үед миний хувьд ганцхан хүсэлтийг тавьжсэн. Батлага ерөнхийлөгчийг дэвшүүлэхгүй шүү гэдэг. Элбэг төрж ерөнхийлөгчийг дэвшүүлэхгүй шүү гэдэг. Жагсаалтанд оруулахгүй шүү. Тэгвэл наа жагсаалт чинь шал утгаа алдсан юм болно. Бид бүгдээрээ хамтдаа гар барьсан. 5-6 хүн байсан. Гэтэл харамсалтай асуудал болсон. Тийм учраас хүн биш илүү тийм зарчимталтай байх хэрэгтэй. Миний хувьд 2019 онд ярьжсэн байр сууриасаа өөрчлөгдөх боломжгүй шүү дээ. Яг л порталд байж байгаа. Би тэр байр суурин дээр л байгаа. Би ерөн бойрон дээр л байгаа. Бичсэн ном дээр байгаа, ярьжсэн үгэн дээр байгаа, зогсожсэн зарчим дээр л байгаа. Тийм ээ. За эрчим хүчтэй холбоотой асуудал дээр Цэнгүүн гишүүн маш том дэмжлэг үзүүлсэн. Би маш их талархаж байгаа. Гүйц засаг талд хурд дутсан ийм асуудлууд байгаа. Би хүлээмжширч байгаа. Гэхдээ хэдүүлээ эрчим хүчний үнийг чөлөөлж чадсан. За энэ ч бас өнөөдрийн нийгмийн бухимдалд нэлээд нөлөөлж байгаа юм байгаа судалгаагаар. Гэхдээ л энийг одоо хийхээс аргагүй л байсан төлөө. Энийг өөрөө мэдж байгаа. За залуучуудтай холбоотой асуудал дээр талархаж байгаа. Энэ асуудлыг гаргаж ирээд ингээд тавьж байгаа. За очисон ч гэсэн миний хувьд одоо тэр үл зөв зүйл гэж бодож байгаа. Улсын их хурлын гишүүн өөрийнхөө л бүр эрхийн дагуу хийх ёстой зүйлээ хийх ёстой. Яг гоо энэ зүйл манай намтар сэтэл болсон. Тэр нь өөрөө юу вэ гэхээр өөдөө хамтарчаад ийм зүйл дээр одоо энэ 2-3 удаа давтагчлаа штэ гэдэг зүйл манай нам дотор асуудал үүссэн. Тийм учраас зүгээр цаашлаад бол би энэ одоо сүүлийн хамтрал гэж юусоо бодохгүй байгаа. Хамтрах байх. Олон зүйлийг ярих байх. Гэхдээ энэ маань их тийм том бас нэг юм сургамжуулж үлдэх хэрэгтэй байх. Тэгээд цаашдаа бас илүү бид нөгөө магадгүй би биндээ мэдээлэл дамжуулах, ил тод нээлттэй байх, асуудлыг яаж тайлбарлах уу гэдэг юм олон асуудал дээр ярих зүйтэй байх. За 2 өөр үзэл бодолтой, за 3 өөр үзэл бодолтой намайг хамтрах бол бас нэлээд сорилттой байд юм байна. Одоо ингэ шийдвэр гаргах гэхээр бас л одоо сорилттой ягаад л харах өнцгүүд өөр. Гэтэ бас давууч талтай байд юм байна. Тал талын өөр өнцгөөс хараад ингэ шийдлүүдийг ингэ бас гаргаж чаддаг. Тийм учраас илүү эдийн засгийн яамыг одоо арчилсан аваад илүү тийм либералч бодлогыг хийхин зүйлийг би тууштай тэмцсэн. Хүний эрх хэрэгчлөөтэй холбоотой за бас одоо ингээд энэ хууль хяналтын байгууллага за одоогийн ч гэсэн бас ярьжсэн тэр сэтгүүлчтэй холбоотой эрхчлөлийг хамгаалахын асуудлыг би одоо бүрэн дэмжих эрхийг Алтан гэрэл сайдад өгч л ажилласан. Та бүхэн асууж л. Гэхдээ Алтан гэрэл сайдаас өөрөөс нь үл хамаарсан асуудал бас зөндөө байсан. Та энийг бас яриарай. Тэрний үе гэхэлэр хууль зүйн сайд болсноор бас бүх зүйлийг шийдчих боломж байдгүй гэд та бүхэн олж харна. Тэгээд үлээ энийгээ дүгнэлт хийгээд ингээд явах нь бол зүйтэй юм аа гэдгийг л бас хэлье. Тэгээд талархж байгаа бас илэрхийлье.